Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй хаалт 20 анги үзүүлж байна. Иргэд дулцалтын өргөдлийг цахимаар хэрхэн бөглөх вэ? 427 дугаар нээлттэй хаалт 20 анги нь иргэд дулцалтын өргөдлийг цаасан хэлбэрээс цахим хэлбэр рүү шилжүүлсэнтэй холбогдуулан тухайн цахим өргөдлийг хэрхэн бөглөх талаарх зааврыг танд танилцуулъя. Иргэн та 20 ангийн шалган нэвтрүүлэх байранд хүрэлцэн ирж өөрийн гар утсаар эсвэл шалган нэвтрүүлэх байранд байрлуулсан таблетыг ашиглан эргэл дуулцалтын цахим өргөдлийг бөглөх боломжтой. Та 427.cgmn гэсэн вебсайт руу нэвтрэн оргидолтой хийх эргэл дуулцалтын төрлийг сонгох бөгөөд тухайн сонголтыг хийсний дараагаар уулзалт хийх оргидлын талаарх мэдээллийг бөглөх хэсэг гарч ирнэ. Та оргидлын мэдээлэл хэсгийн овг хэсэгт уулзалт хийх оргидлын овгийг, нэр хэсэгт оргидлын нэрийг бичнэ. Уулзалтын хугацаа хэсгээс оргидолтой уулзалт хийхийг хүсч буй хугацаагаа сонгох бөгөөд орох ангийн үйл ажиллагаа эргэл дуулцалтын ачаалал зэргээс хамаарч орох ангийн захиргаанд таны хүсч буй хугацааг багасган уулзалтын хугацааг зөвшөөрөх боломжтойг анхаарна. Иргэний мэдээлэл хэсэгт эргэл дуулцалтаар ирсэн иргэн өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах бөгөөд хэрвээ нэгээс дээш иргэн ирсэн тохиолдолд иргэний мэдээлэл хэсгийн нэмэг тэмдэглэгийг даран иргэдийн мэдээлэл оруулах хэсгийг нэмэгдүүлэх боломжтой. Эргэл дуулцалтаар ирж буй иргэний бичиг баримт хэсэгт хоригдлын ар гэр, үр хүүхэд, төрөл садангийн хүн, найс нөхөд зэрэг хамаарал бүхий иргэн өөрийн хүчинтэй бичиг баримтын зургийг оруулах ба тухайн бичиг баримт нь хуурамч эсвэл зөрчилтэй байвал эргэл дуулцалтыг зогсоох болохыг анхааруулъя. Иргэн та эргэл дуулцалтаар ирсэн иргэдэд хүргэх санамжтай сайтар танилцсан уу?